та бүдтэй морой мэд хүргэе. Мөн одоо эфир сонсож байгаа эфир сонсогчтой морой мэд хүргэе. За тодорхойтойгоо бид бүхэн олон улсад болж байгаа маш олон одоо мэдээллүүдийг бол хүргэдэг. Тэгээд энэ удаа за Солонгосын ерөнхийлөгч EJM-ийн ерөнхийлөгч Монгол орнд маань альчилсан. Энэ альчлалын талаар мэдээллээр бүгд өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэе. За энэ бол ялтчгүй айгүй тийм чухал альчлал гэж бид нар харах хэрэгтэй. За ер нь сая 2026 оны ер нь бол яг хуваарийн дагуу бол 3 хоногийн хугацаатай байх ёстой тэмээн хуульсан амжилттайгаар ирээд манай ер нь бол үндсэндээ Монгол улсаас зохион байгуулсан гол үйл ажиллагаануудтай бүгдэнд нь амжилттай оролцсон явж байна. Юуны төрөнд EJM нь бол өөрөө НАТО-гийн уулзалтаас Туркид бас Анкарагийн НАТО-гийн уулзалтаас шууд машаага ирж байгаа. За мэдээч нэг юм байгаад байгаа. За магадгүй одоо эрхэм сонсогч нар ард түмэн ер нь бол үндсэндээ юу гэж боддог вэ гэхээр за нэг гадны нэг зочин ирлээ, энэ зочинтойгоо хэдүүлээ нэг сайхан ярилцлаа. За тэгээд зачин бол ирээд үндсэндээ хоёр улсын хоорондын харилцаа нааштай хамтын ажиллагаа гэдэг юм ер нь ярьж байгаа л ингээл ер нь явдаг юм шиг энэ хүмүүс боддог. За ялангуяа Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх 21 онд үндсэндээ ерөнхийлөгчийн албан тушаалыг авснаас хойш гадаад бодлоготой хэд хэдэн шинжилгэлүүдийг ер нь гадаад бодлогын эрс зоримог өөрчлөлтүүдийг хэд хийсэн байдаг. Эдгээрийн нэг нь бол үндсэндээ юу гэхээр Монгол улс бол гуйланчлалын бодлогоос татгалзъя гэдэг ийм одоо уриалга гаргасан байхгүй. Өмнө нь бол ард түмэн ингэж ярьдаг байсан. За ингээд гадны зочид руу яваад ч юм эсвэл Монгол улсын улс төрийн албан тушаалтанд гадаад улс оронд очиод ирэхээр хүмүүс шууд фэйсбүүкээр за юу гоогаад ирвэ. За ямар одоо юм гуйсан болоо энэ төр гал те. Нэг тэгж ярьдаг байсан. Тэгээд хөлс хөрхийлөгч бол үндсэндээ нэг авууштай зүйл нь бол энэ гуйланчилдаг аливаа зүйлийг гуйдаг бид нарт тийм тусламж өгөөч, ийм хандив өгөөч гэдэг байдлаар ерөөсөө ярилгүйгээр хэдүүлгээр нь харилцаа шатамтай ажиллагаа өрнүүлж ийе. Ер нь бол хэдүүлээ түншилчийя гэдэг энэ зарчмыг бол оруулж ирсэн. Тэгээд ер нь бол сүүлийн жилүүдэд тэр ихэнх сонсогч нар хэрэг анзаарч байгаа бол нэг тийм гуйлаа, тийм буцалтгүй тусламж өгөхөр боллоо гэсэн мэт ер нь сүүлийн жилүүдэд бол харагдахгүй байгаа. Дандаа л ингээд хамтрахаар болсон, түншлэхээр болсон, худалдааны хамтын ажиллагаа өрчмөчгөр болсон гэдэг байдлаар илүү ярьдаг болсон. За тийм учраас ер нь бол үүний хүрээнд ялтчгүй энэ жил бол бид нар одоо хамгийн сонирхолтой зочин бол энэ EJM-ийг хэл хэрэгтэй. Учир нь хэм бол монголчууд жил болго наадмаараа нэг улсын төрийн тэргүүнийг авчирдаг. Өмнөх 2 жил бол харин 2 жилийн өмнө бол Бутаны хаан ирсэн. Өнгөрсөн жил бол Японы эзэн хаан Нарухито ирсэн. Энэ жил бол Японы Солонгосын ерөнхийлөгч EJM нэрлээ. Тэгэхээр ер нь бол үндсэндээ олон улс судлаач нар нэг зүйл дээр айгу буудаг. Юу гэхээр Монгол улс бол наадмыг гадаад бодлогоо хэрэгжүүлэх зэвсэг болгон ашигладаг гэж ярьдаг гэсэн. За энэ ч гэсэн яг амжилттай юм байна юу. За энэ зэвсэг гэхээр бид нар нэг тийм гимтэдэг мэмтэй гэж ойлгож болохгүй давуу талаа болгодог гэж ойлгох хэрэгтэй тий. За тэгэхээр ямар ч байсан Монгол улсын засгийн газараас бол энэ ерөнхийлөгчийн хамтын ажиллагааны үндсэн дээрээс үнэхээр одоо энэ гадаад төрийн тэргүүнүүдийн айлчлал ерөн сүүлийн жилүүдэд огт алдахгүй, татрахгүй. Тэгээ яг анзаарч явах юм бол ялангуяа бидний 3 дахь шөршин орнууд хамгийн хэрж байгааг бол зарагдах хэрэгтэй болно тий. Дандаа л нэг юм яг хоёр хөршөөс хамтын ажиллагаа түншлэхээс илүүтэйгээр гоцоо дандаа 3 дахь шөршин орнууд илүү их орж ирдэг. 3 дахь шөршин айлчлал илүү дамгаалж орж ирдэг болчиход байгааг бас харж байгаа бах. За тэгэхээр энэ хүрээнд бол нөгөө эхний гол цэг буюу наадмын үеэр за EJM-ийн ерөнхийлөгч бол 2026 оны 7 сарын 11-ний наадмын хамгийн хүнд зочтой нэг. За ингэж байгаа шалтгаан нь бол үндсэндээ EJM-ийг үндсэндээ Монгол улсын ерөнхийлөгч бол өөрийнхөө соёл, ёс заншил, ер нь Монгол ах буй Монголын нүг уламжлалыг бас таниулан мэдрүүлэх юм бас зорилготой юм шиг харагдана. За ялангуяа нөгөө хэрвээ хэм сонсогч нар санаж байгаа бол нэгдсэн үндэсний байгууллагын их нарийн бичгийн дарга Антони Гутерреш шиг 2 жилийн өмнө надад авчирч ирсэн. За тэр хүнд бол маш их одоо Монгол соёл уламжлалыг үнэхээр сайн таниулсан Гутерреш бол ер нь яг манай улсаас яваад дараа нь Солонгост очсон юм билээ. Тэгээд Солонгост очиод тухайн үед ерөнхийлөгч байсан энэ Юн Сокёлтой очиж уулзч ирсэн. Тэгээд буучдаг ерөнхийлөгчтэй. Тэгээд Юн Сокёл бол өөрөө дараа нь хөрс ерөнхийлөгчтэй нэг нүби уулзалтан дээр таартай ярилцсан байт юм билээ. Ярилцаад ингээд манай оронд энэ хин Антони Гутерреш ирсэн бараг ирсэн байх нь 2 цагийн хугацаанд байсаа товтон Монголыг ярьсаар аваад явсан гэж өөрөө хэлжсэн байт. За тэгэхээр гих мэтэр ингээд бол үндсэндээ бид нар бол энэ гадны зочин төлөөлөгчтэй маш сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Чаддаг юм байна. Наадмыг ч гэсэн ашиглалаа, Солонгосч татлаа. За Солонгос улс бол Монгол улсын хувьд бол стратегийн
түншлэгч гэж явдаг. За ер нь бол үндсэндээ улс 21 орнуудын оноос хойш үү тийм үү. тий. Ер нь бол улс орнуудын харилцааны түншлэлийг ингээ хэмжээг аваад үзэх юм бол сайн уршийн харилцаа, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, тэгээ стратегийн түншлэл, хамгийн дээр нийжбүрийн стратегийн түншлэл, тэгээ дахин төвчний стратегийн түншлэл гэж бас хуваагадаг шүү. За ямар ч байсан стратегийн гэдэг үг нь бол юу хэлж байгаа вэ гэхээр маш онцгой хамтын ажиллагааны юм түнш гэж ойлгох хэрэгтэй. За иж бүрэн болоод ирэхээр бүх салбарт онцгойлон анхаарч ажилладаг гэсэн санаа хэлж байгаа. За ямар ч байсан Солонгос улстай бол бид нар стратегийн түншлэлийг бол тогтоож чадсан. 21 оноос хойш нь бол амжилттай явж байгаа. Тэр чинь тухайн үед баг видеогоор нөгөө айлчлал биш онлайнаар хийжсэн санагдаж тийм ээ. Ковидын нэг үе таарад тэгж хийжсэн. За мэдээч ингээд бол үндсэндээ Солонгосын айлчлал ерөнхийлөгч Трент тэргүүний айлчлал 20 жилийн дараа Монгол улсад ирсэн. 90 онд дипломат харилцаа байгуулсан. Тэгэхээр энэ жил бол 36 жилийн таарч байгаа. За ямар ч байсан ЕЖМ-ийн ерөнхийлөгч бол Монголд хурж ирсэн нь бол хит хитэн бас зүйлийг анхаарах ёстой гэсэн зүйлийг одоо бид нар ойлгох хэрэгтэй болж эхэлж байгаа. ЕЖМ-ийн ерөнхийлөгч бол өмнөх төрийн тэргүүнүүдэд адилхан Монголд орж ирээд түншлэл харилцаа хамтын ажиллагааны самжигч дараах үсэг зураад гэрээлцээрүүдийг байгуулад явах хүн биш. Энэ хүн Монголд одоо Солонгосын гадаад бодлого, геостратегийн нэг тодорхой амин чухал хит хитэн хэсэг Монгол дээр нийцдэг. За энийг бас хэдүүлээ ойлгох хэрэгтэй болно гэсэн үг. За магадгүй манай одоо ард иргэдийн хувьд нэг зүйлийг илүү хүсэж байгаа нь энэ хоёр улсын хоорондын визийг ингээ боловч болтгүй юм уу? Төрийн тэргүүнтэй нь уулзсан дээр энэ асуудлаар ярилцсаашсаа гэж айгу ярьж байгаа. За гэхдээ манай энэ бол өөр айгу тийм амархан айцлал бол биш. Хоёр талаас ярилцаад жиг жуг болчих зүйл ерөөсөө биш. За гэхдээ мэдээж ерөнхийлөгчийн тамгын газраас бол өнөөдөр нэг өчтөр болоод өнөөдөр нэг мэдээлэл хийсэн. Хийхдээ бол юуны төрөнд өвчтөө хүмүүсийг виз болгоё. Тий, энэ бол айгу чухал юм байна. Шуумаар явж байгаа юм. Ялангуяа маш яаралтай огцом одоо жоохон амаргүй өвчин тусцсан хүмүүсээ цаг их алддаг эрсдэлтэй учраас одоо бол Монгол улсын ерөнхийлөгч бол яг энэ тал дээр бол илүү сайн ажиллаад өгвөл юуны төрөнд бол өвчтөө хүмүүсийг бол визгүй шууд явуулдаг болчихвол их нааштай байгаа талаар ярьж байгаа. Одоо энэ бол ажил хэргийн төвшөнд явагдаж байгаа. За мөн дээрэс нь 0-аас 13 насны хүүхдүүдийг бас визгүй болох тал дээр бас ярьж байгаа. Энэ шаталж байгаа байхгүй ч үндсэндээ шууд нэг тас гээд орчих ажил биш. Тэгэхээр нэг баг-багаар ингээд урагшилдаг ажил учраас энэ мэн дээр бас илүү ажиллаж байгаа юм шиг байсан. Гэтэ энэ шатлалын хүрээнд бол эхний шат нь өмнөх одоо нөгөө Жэжүү визгүй болсноор бол эхэлсэн биз дээ. Тийм шүү дээ. Тийм. Жэжүү одоо визгүй шүү дээ. Тийм. Яг тийшээ очихтол визгүй. Тийм. Тийшээ л очихтол виз. Тэндээсээ гарч болохгүй. Тийм. Гарах гэж оролцсон яг нөгөө визгүй болсон үед гарах гэж оролцсон бас нэлээд олон тохиолдол бүртгэгдээд тэгээ буцаад баг визтэй болох уугүй юу гэдэг асуудал жишээлбэл яг нийтлэлийн хувьд бол гарч ирж байсан. Тэрнээс биш яг тэр улсаас нь тийм мэдгэл гаргаж байгаа зүйл бол яриаггүй. Тий. За ямар ч байсан энэ талууд дээр бол ингэж ажиллаж байгаа юм шиг байна. Талууд бол. За мөн дээрэс нь нэг сонирхолтой шинэ өнцгүүд бид ярих хэрэгтэй болно л да. Учир нь тэгэхээр энэ Монгол улсын хувьд бол биш ээ. Солонгос улсын хувьд Монгол гэж хин юм бэ? Тэд яг бид хин гэж хардсан юм бэ? Ер нь бол нэг юм одоо ер нь бол монголчууд гадаадд очиод ярьдаг гол монголчуудаас асуудаг асуулт бол тэр нөө do you have horse гэдэг ерөөсөө тий. Ерөөсөө яг тэгж надад 5 байгаа гэж шоконд оролдог. Тийм учраас ер нь бол монголчуудыг гэхээр нэг юм зүүн хойд Азад байдаг нэг юм улс гэж харддаг. Солонгосчууд бол биднийг их өөрөөр хардаг болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Юуны төрөнд бол нэгд Монгол улсыг бол хойд Солонгостой харьцах гүүр гэж хардаг болсон. Ялангуяа жил болгон Улаанбаатарын диалог гэж нэг юм хийдэг. Улаанбаатар ярилцэр гэдэг том улсд болдог. Энд бол зүүн хойд Азийн 6 улс байгаа. Ер нь бол зүүн хойд Азад Хятад байгаа, Орос байгаа, бид нар манайх байгаа. Тэгээд 2 Солонгос орж ирнэ, Япон орж ирнэ. Ингээд бид нар зургуулаа байдаг. За Улаанбаатарын диалог жил болгон болдог. Энэ Улаанбаатарын диалогоор бол голцоо зүүн хойд Азад болж байгаа одоо ийм сорилт бэрхшээлүүд юу байна? Энэ дээр бид нар яаж хамтарч болох вэ? Яаж энийг даван тоолох вэ гэдэг илүү ярьдаг учраас үндсэндээ өмнөд Солонгосын хувьд бол Монголд ирж монголчуудын газар нутаг дээр юм уу эсвэл Монголтай түншлэх замаар хойд Солонгостой илүү харьцах боломжтой юм байна. Ер нь бол бас хоёр Солонгосын хооронд бас Монголыг гүүрүүл чадах юм байна гэдэг дээр их хардаг. За манай Монгол улс бол 2011 онд Богдхаант Монгол ард ус байгуулагдсны 100 жилийн ойгоороо үндсэндээ дэлхийн бүх улс орнуудтай дипломат харилцаа байгуулах зорилго тавьсан. 2020 онд үлээ энэ намжлан төрсөн. За манай Монгол бол нэгдсэн үндэсний байгууллага бүх 192 улстай өөрийгөө асаад шүү. 192 улстай дипломат харилцаа тогтоож чадсан. Өнөөдөр бол дэлхийд дээр ямар ч улстай ямар нэгэн байдлаар нэг тийм маргаантай гэдэг чинь зөрчилдөөнтэй зүйл улс төрийн хувьд бол алга. Магадгүй яг нийгмийн эдийн засгууд байгаа бах. Гэхдээ улс төрийн хувьд бол тийм маргаан байхгүй. За тийм учраас бид нар зүүн хойд Азад бол маш их эрхмэлгч орн учраас өмнөд Солонгосын хувьд гэх юм бол Монгол гэдэг улсыг бол илүү юм одоо хойд Солонгостой харьцах юм гүүр гэж хардаг болчиход байгаа. За мөн дээрэс нь өмнөд Солонгосын хувьд бол бид нар бизнесийн хамгийн том хөшөөрөг болох боломжтой болсон.
болох ер нь боломжтой. Учир нь хэм бол Өмнөд Солонгосын хамгийн том хүсэл мөрөөдөл ер нь бол хамгийн их зориод байгаа гадаад бодлогын зорилго бол дэлхийн хагас дамжуулагчийн салбарт нөлөө бүхий тоглогч байх сонирхолтой. Ялангуяа хамгийн том үйлдвэрлэгчтэй нэг Samsung тэнд байгаа. Samsung бол өнөөдөр би зөв санаж байгаа бол 5 билүү 3 нанометрийн хэмжээтэй транзистортай чип үйлдвэрлэдэг. За ер нь бол чипийн хэмжээ жижигрэх тусам илүү онцгой болж эхэлдэг. За одоо бол хамгийн жижиг нанометртэй транзисторыг бол Тайваны TSMC үйлдвэрлэдэг. За албан бус тоогоор бол 1 нанометр гэж тайлбарлаад байгаа. За 1 нанометр гэдэг бол миллиметрийг сая хуваасны нэгтэй тэнцэн. Тэ миллиметрийг сая хуваа гэхээр эн чинь одоо тэ за ер нь бол тэгэл микроскопоор л харна гэсэн үг шүү дээ. Төсөөл хэрэгтэй. За тэгэхээр 1 нанометртэй чип гараад ингээд хийж байгаа учраас ер нь бол үндсэндээ Солонгосын хувьд Хятад гэдэг бол чипийн салбарт өрсөлдөх нэг өрсөлдөгч. Үйлдвэрлэлээрээ гэхээс гадна түүхий дээрээ тийм байдаг. Тийм учраас үндсэндээ Өмнөд Солонгосын хувьд Хятадтай ингээд харилцаан дээр ялангуяа нөгөө Хятад Америкийн харилцаа муу байгаа. Гэтэл Солонгос ч нөөрэ Америктай илүү одоо толботны харилцаатай. Тэгээд дээрэс нь Хятад гэдэг нэг улстай хөршилцсэн. Одоо ер нь яах вэ гэдэг дээрээ байгаа учраас ер нь бол Солонгосын хувьд нэгэнт чипээ үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр хагас дамжуулагчийн их гүрэн болохыг хүсэх юм бол тэрэнд түүхийд олж олборлох ийм нөөцт улс байх хэрэгтэй болно. Тэр улс нь Солонгосын амин зүрх болох хэрэгтэй. За ер нь бол ингээд зүүн хойд Азийн бүс нутгаас аваад үзвэл Япон бол листээс автоматар хасагдана. Хойд Солонгос бол угаасаа байхгүй. Япон хасагдж байгаа шалтгаан нь Японд бол яг тийм түүхийдийг бол олборлох сонирхол одоохондоо харагдахгүй шүү. Тий. Японы хувьд бол Саная Такаичитай бол ер нь Япон Солонгосын харилцааны жоохон эвгүйтсэн шүү дээ. Саная Такаичи гарч ирээ тий. Тэгээд ер нь бол яг одоо ингээд хараад үзэхээр одоо Японыг бол ингээд жоохон цаашлуулад хойд Солонгос бол угаасаа биш. За Орос байх боломжтой. Гэхдээ ер нь бол үндсэндээ ер нь өөрсдөө бол аваад явах л байх л та. Тий, наацхан зүгээр нөгөө нэг олон нийт одоо ингэ сүлжээнээс жахуулаад ингээд үзэнгүүд өөрсдийнхөө сүлжээг ашигладаг нөгөө Google-ийн ч биш нөгөө Яндексыг ашигладаг гэдээ аваад үзэх юм бол өөрсдөө бүтээгээд яг тэр нэг өөрсдийнхөө ямиг ашиглах илүү сонирхолтой байдаг. Болохоор яг нөгөө түншлэл тал дээр бас арай өөр өнцгөр хардаг гэж байна. За бас яг тийм баг. За ингээд аваад үзэхээр бол үндсэндээ зүүн хойд Азад Солонгосын хувьд хамгийн ойрхон түүхий эдийн түнш болчих. Өөрийнх нь намин судас болчих боломжтой улс бол явж ер нь Монгол байгаа. Энийг Өмнөд Солонгос бол маш сайн мэдж байгаа. Тийм учраас ер нь Монголтой сайн харилцаа өрнүүлэх замаар ер нь газрын ховор элементийн үйлдвэрлэл төр кобальт тэгээд литиум үйлдвэрлэхэд хэрэгтэй тэр түүхийдүүдийг Монголоос хэрвээ ингээд олборлоод тэрүүг түүхийдийг өөрийнхөө ингээд хийгээ аваа явуул үндсэндээ манай урны хувьд бол үнэхээр юу болох боломжтой. Солонгосын хувьд бол одоо юу гэдэг одоо нэг талаараа хийцэх юм уу? Тий. Онцгой хамтын ажиллагаа өрнүүлэх ийм боломж бол бүрэн дүүрэн байгаад байгаа. За гэхдээ яг зөвхөн сүүлийн үед бол газрын ховор элемент гэдэг ийм нэр томьёо ер нь уул уурхай гэдэг нэр томьёо бол Монголын ард түмний хувьд бол жоохон эмзэг сэдв байгаа учраас за бас арай өөрөөр бас ярих хэрэгтэй болох байх. За тэгэхээр Солонгос бол биднийг ингэж хардаг. Ер нь бол үндсэндээ боломжтой ийм түнш байх бүрэн шанстай нэг юм ус. Гол нь энэ улсад одоо бид нарт гэсэн үг шүү дээ. Солонгосын өнцгөөс энэ улс буюу Монгол гэдэг улсад бол яг юу хэрэгтэй байгаа юм болоо гэдгийг бас илүү хараад үзэхээр нэг юм түншлэл хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх шанс юу нь юу байна. За ингээд явах бах. За ямар ч байсан энэ хоёр одоо улсын хамтын ажиллагаа харилцаа түншлэлт стратегийн нөхцөл байдлыг ингээд аваад үзэхээр цаашид улам илүү гүнзгийрийг сайжрах, илүү ахих энэ боломж шансууд бол маш их байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол үнийг маш сайн зөв олж хад зөв үнэлж, зөв цэгнэж урагшлах болно ёстой байхгүй юу энэ тохиолдолд. За гэтээ яг бас мэдээч юм болгон санснаар болох биш. Ямар нэгэн байдлаар бас жоохон сайд тэг учрах бах. Тийм учраас би бол үзэгчдэд сонсогчдод дандаа хэлдэг. Ихэм сонсогч нар бол ерөөсөө нэг үйл явдал дээр битээд өгнөлт гаргаараа. Ер нь альва зүйл гэдэг бол өөрөө тийм амархан бүтчихдэггүй учраас ингээд өнөөдөр Ижамионы ирсэн одоо ирээд уулзсан энэ уулзалтууд энэ хамтран ажиллагааны гэрээ самжичгүй зүгээр бичиг цаасуулаад үлдчихэж магадгүй учраас Солонгос ирлэхээр л нэг аас даалж өгөөд л учир зүггүй маргааш визгүй болоод л зүгээр ерөөсөө хоёр улсын хамтын ажиллагаа зүгээр тэнгэр толно гэж их найдаад ч юм уу эсвэл их хүлээлт тавиад бол ерөөсөө хэрэггүй. Ер нь бол уулзалтуудын дийлэнх нь бэлэг тэмдгийн шинжтэй болоод тусаад идэг. Тийм. Ер нь л. Тийм учраас бид бол ер нь одоо харах хүлээцтэй байх, илүү хүлээцтэй байх, оновчтой харах хэрэгтэй болж таарна гэсэн үг л дээ. За ер нь бол тийм байгаад байгаа.
Одоо ингээл нэг ерөнхийлөгчд ингээд уулзах зүйл чинь нэг юм үндсэн нэг юм чиглэл гаргаж өгөөл тэгээд салбарынх нь яг хариуцсан улсууд нь цаашаа өргөжлүүлж авч одоо яг нэг ажил хэрэг болох үсгэл цаасан дээр үлдээх үү гэдэг шийддэг улсуудад одоо тэр яг салбарын хүмүүс байгаа шүү дээ. Яг зөв. Тэрнээс биш яг ерөнхийлөгчд хоорондоо нэг уулзсангуудаа маргааш нь юу гэдэг үйлдвэрүүд баригдаад эхлэн чигж бас юу байх вэ? Тийм болохоор эн чинь зүгээр яг нэг бэлгэдлийн чанаратаагаас гадна бас нэг уул нь ихний алхам мөн үг юм уу? Байгаад байна. Тэгээд цаашдаа тэрийг бас нэг одоо авч явах засгийн газрын бодлого ч юм уу ингээл юмнууд нь ингээл хоорондоо уялдаал тэгэл явах ёстой л доо. Гэхдээ нэг юм наадмаар авчирж байгаа гэдэг зүйлээрээ бол бас нэг арай зүгээр энгийн өдөр ирж байгаа айлчлалаасаа илүүтэйгээр бас ийм онцгой зүйл болоод байна л та. Яг зөв. Бид нар бол ер нь тэгж байгаа. За ер нь манай ард түмэн нэг зүйлийг анзаарсан баг. Нэг юм буугаар буудаад байгааг анзаарсан баг. Нэг их буугаар ингээл төс тас гэж буудаад байгаа шүү дээ. За яг энэ их буугаар бууддаг бол нөгөө Бутаны хаанаас хойш ийм шин соёлыг бий болгосон. 2 жилийн өмнө төрийн ёслолын хууль шинжлэгдсэн байт. Өмнө нь бол үндсэндээ ингээд одоо талбайн баруун талаас гадны улсын төрийн тэргүүн ирээд тэгээ ер нь бол үндсэндээ эренгүүт нь ерөнхийлөгч угтаж аваад тэгээд 2 улс төрийн дууллаа их шиглүүлээд тэгээд түнд таруулуудын ордуур явуулаад цагаан сүлдэнд мөргүүлээд за тэгээд бол үндсэндээ хоёулаа дэшээ гардаг. Өргөчөө тэгээд дараа нь Чингис хааны өшөөн дээр хүндэтгэл үзүүлээд бар болгоод нордог. Нар зүг тойрч явах ийм ёс протокол гэдэг. За тэгсэн чинь ер нь бол ингээд манай Монгол улс бол хаадууд гадны улсын хаадууд ирэх үед үндсэндээ юу яах ёстой байна. Одоо илүү өндөр дэд хэмжээнд хүлээж авъя. Ерөнхий сайд ч юм уу, их хурлын дарга ч юм уу, тиймэрхүү хүмүүс ирэхээс гадна бас юм хаадууд ирэх үед ерөнхийлөгч нар бас ирэх үед ингэж хүлээж авах ёстой байна гэж үзээ. Тэгээд одоо бол үндсэндээ бид нар юм ёслолын бодлого 20 удаа гэж би санаж байна. 20 мөн үгүй нэг нэгтлэх хэрэгтэй юм байна. Бууддаг. За тэгээд хүлээж авдаг болчиход байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө наадмаар гэдэг нь бол тань хэлж байгаа юм. Наадмаар бол угтаж авч байгаа нь бас онцгой хүлээж авч байгаа. За ингэж авч байгаа цаад шалтгаан бас хэд байгаа юм. Ер нь бол Монгол улсын гадаад улсын төрийн тэргүүнийг наадмаар авчирч байгаа. Ер нь бол ингэдэг юм. Монголд ирсэн гадны тэргүүнүүд хэдхэн цагийн хугацаатай л ирээд явдаг. Ер нь бол өглөө ирчээд өдөр буцчихдаг. Эсвэл орой буцчихдаг. Хамгийн хурдан ирээд явсан ерөнхийлөгч бол би бол Макрон байсан болов уу гэж. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон 24 онд байсан гэж байна тийм ээ. Тийм. 2 жилийн өмнөөс. Тийм 24. Макрон ерөнхийлөгч ирчээд тэгээд нөгөө талбай тойроод Чингис хааны түнтгэл үзүүлчихэд орж хідэн зүйл ярилцсан. За юу ярьсан бол одоо ойлгомжтой болсон. Нөгөө Оронагийн гэмрэмэрэ болоод тэгээд үндсэндээ Макрон тэнд хилцээрээ хийж дуусчаад гараад Чингисийн музей ороод тэгээд Чингисийн музейн дотор нь хоолыг бэлдсэн байсан. Үзүүлчихэд хоолыг идүүлчихэд тэгээд нөхөж яваад гисэн. За ингээр чи нэг хэдхэн цагийн хугацаанд гар авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол үндсэндээ гадаад улсын төрийн тэргүүнүүд Монголд ирэхэд бол дунджаар бол нэг хэдхэн цаг болоод гараад явдаг. За яг наадмын үеэр ирэх юм бол нилээ том. Хамгийн удас нь бол ер нь Нарухито. Тийм. Нилээ тос. Тэгсэн. Тэр чинь бүр 9 хонд л. Уртанс барыг 9 сонсон баха. Ирээд нөгөө хүндэтгэл хүлээж авч ичээд наадмаа үзчихэд дараа нөгөө хөгжим тоглоод тэгээ хөдөөгөр авч яваад тэгээ нилээ удсан. Тэгэхээр Ижемионыг бол Монголд авчираад бол яг 3 хоног гэсэн юу тавиад ингээд үндсэндээ Ижемион энд байх 3 хугацаанд одоо бидний хувьд бол наадмаар төрөвөрч Ижемионд Монгол соёлыг илүү ойлгуулах хэрэгтэй бол маш их туршлага бийд нь одоо өгнө гэсэн үг. Ижемионоор барыг сур харуулна, морь унуулна, за арайч уралдаанд оруулчихгүй, арайчгаа харуулахгүй. Тэ. Арай зодог шодог өсөлөх байх. Тэгэхээр ямар ч байсан ингэж ийм маш их хоол идүүлнэ. Тэгээд энэ байгалийн сайхнаар их авч явна. Ингээд аваад явахаар бол үндсэндээ Ижемионд бол Монгол гэдэг энэ улсыг өөрийнх нь одоо энэ наадмын альчлалаар төрөө байх замаар соёлын нөлөө айгүй хийх ийм зүйлийг бол бид нар наадмаар хийдэг. Төрийн дэд айлчлалын хүрээнд бас нөгөө тэргүү хатагтай нарын яриа дэлхийн нийтийг та хувцалтай нэр та гүс засалтай нөр буталтай ингээл те. За эмгтэй хүн бүрийн л барыг нөгөө ийм тэргүү хатагтай болоод нэг юм гоё төрийн айлчлалт явж үзэх юмсан гэж мис болъё гэж боддгоо тийм болъё л гэж боддог байх гэдэг шиг. За тэгэхээр нөгөө Солонгосын шинэхэн тэргүү хатагтай Ким Хёгён энэ одоо тэргүү хатагтай талаар мэдээлэл хэрвэн. За ер нь одоо энэ нөгөө төрийн айлчлалууд хизэнс юм тэргүүн одоо хатагтайгаа дагуулж явж ирсэн түүхтэй юм байна. За ер нь бол энэ төрийн одоо тэргүү хатагтай та ирж байгаа үйл явдлууд бол
ер нь бол Азийн орнуудын альчил дээр их харагддаг. Тий. Хэрвээ бид нар ингээд анзаарчихвэл ер нь Германаас ч юм уу, Францаас ч юм уу, Австраас ч юм уу, Австралиас ч юм уу ингээд хоёулаа ирж байгаа нэг байхгүй. Гэтэ Францын бол нэг хальт хаяа явж харагдаж байдаг шүү дээ. Тэгээд тийм учраас бол альчлыг бол эхнэр нөхөртөө бол эхнэр нөхөргүй гэж бас англиад идэх. Тий. Хэрвээ нөгөө улсын төрийн тэргүүн маань эхнэртэйг ирэх юм бол бид нар хоёулаа гарч ирэх ёстой бол. За Монгол улсын ерөнхийлөгч тэргүүн хатагтай гарч ирэх ёстой бол. Хэрвээ тийм байхгүй бол ганцаараа байхт юу н болдог. За ингээд уулзалтай. За тэргүүн хатагтайнууд ер нь бол үндсэндээ яг янз бүрийн зорилгоор гарч ирдгэлтэй янз бүрийн юмнууд байгаад байгаа. Тэгэхээр яг тэргүүн бэлэг тэмдэг талаас за яг зөв бүрэн бүтэн байдал. мэдээч тэргүүн хатагтай бол тийм улс төрийн одоо манлайлагч хийгээд ч юм уу эсвэл улс төрийн бодлого зорилгоор гарч ирж тэгж юм яриа хэлцээнд бол илүү ордгоо. Голцоо бол ингэж өөрөө нөгөө нэг тийм одоо ер нь тэгж байдаг. Бэлэг тэмдгийн зорилгоор илүү байдаг. За тэгээд мэдээч тэргүүн хатагтайгийн бас нэг давуу тал байдаг. За ингээд ярьчихаар хүмүүс жоохон шүүмжилж магадгүй бах. Гэхдээ яг хав ер нь бол улс төрийн яриа хэлэлцээрт нэг юм одоо юм мих маягийн юм байдаг. Тэр нь юу гэхээр ер нь бол одоо байглаас натуралаас эрэгтэй төрийн тэргүүн байх юм бол эмэгтэй хүнд илүү ээлтэй байх гэдэг. За энэ чинь нөгөө нэг байгалийн хуулиар эсрэг татагддаг байна хүндэлдэг учраас. Тийм учраас зарим тохиолдолд бол их тийм ширүүн дөрвөн төрийн тэргүүнтэй улс оронд бол эхнэрээ дагуулж очиод эхнэртэйгээ сайхан хамт сууж ингэж хилцээр хийх. Уур амьсгалыг гой зөөлрүүлж өгдөг байхгүй. Нөгөө хүн нэг тийм янз бүрийн дуртай өнгоог нь ярьдаг ч юм уу нэг эсвэл ямар нэгэн байдлаар илүү өөрт нь нэг тийм эмгтэй хүний нэг юм те ийм нэг одоо юу гэдэг ийм одоо нэг өнцгийг одоо зөөлөлж байгаа юм уу тий. Өнцгийг илүү зөөлнө. Бас дээрэс нь яриа хэлцээрийг бас арай илүү юм айдууд аав байлгахад нөлөөлдөг. Мэдээч арай улс төрийн хэлцээрүүд бол яриа хэлцээрүүд бол тийм амар ширүүн дөрвөн гэдэг ч юм уу хүчтэй байдаг үуч гэсэн яг илүү юм эмгтэй төрийн тэргүүн өөрөө байх ч юм уу эсвэл эрэгтэй төрийн тэргүүн эмгтэй төрийн хатагтайгаа дагуулж явж байгаа хэлцээрүүдэд бол голцоо дандаа эмгтэйчүүд бол нэг тийм гэхдээ яг дандаа тэгдэггүй шүү. Тийм. Маш онцгой тохиолдолд тэгдэг. Тэрээс биш эмгтэй хүнийг хэрвээ тэргүүн хатагтайг улс төрийн зорилгоор гарч ирээ тэнд давхар улс төр хийгээ явах юм бол тэгвэл тэр ерөнхийлөгч байх хэрэг юу вэ? Тийм. Тэр ирэх юм хэрэгтэй байсан. Тийм болчдөг. Тийм учраас бол тэргүүн хатагтай бол яг мэдэж байх хэрэгтэй бол байх хэрэгтэй болно. Гэхдээ бас тэгж учиргүй улс төрд бол оролцохгүй илүү тийм бэлэг тэмдгийн. Тэгээд дээрэс нь яг хоёулаа хамт явж харагдах юм бол бас энэ хүний гэр бүлийн амьдрал сайхан юм байна. Хаас жаргалтай юм байна. Тийм бас мэдрэмжийг бас маст өгдөг. Тийм учраас энэ дээр бол тийм байх хэрэгтэй болоод хэлтэй. Энэ дээр зүгээр нэг сонирхоод нэг юм асууж өнгөрсөн жил хахада 2 жилийн өмнө ч гэж магадгүй манай төрийн тэргүүн хатагтай өмссөн хувцастай ижилхэн хувцсыг манай гадаад иргэн сайд өмссөн байсан л та. Тэгээд энэ одоо хэний буруу болж таарсан бэ гэдэг асуудал яригдсан. Яг тэгэхээр нөгөө 2 ижил өнгийн одоо тий ерөнхийлөгчийн хажууд манай гадаад иргэн сайд эмэгтэй хүн байгаад байдаг. Хажууд нь одоо тэргүүн хатагтай нь байгаад байдаг. Тэгэхээр төрийн ёслолын алб хуулинд нь одоо ийм хувцлалтын өнгө загварыг зааж өгдөггүй юу юм? Ер нь өгдөггүй. Тий. Яг өөрсдийн л одоо мэдрэмжний асуудал болж байна. Ер нь бол энэ яг юу л да манай ерөнхийлөгч бол өөрөө тийм юу ер нь Монгол өв соёлоо их дээдлэн. Би бол заримдаа бүр хитрхи гэж бол хэлнэ. Дэндүү дээдлэн заримдаа. За яг бас аливаа юм бас хэмжээнд байх хэрэгтэй л баг л та. Гэхдээ манай ерөнхийлөгч бол ер нь л гадаад айлчлал ер нь аливаа юмн дээр бол энэ дээл илүү өмсөж өгөх гэдэг хандлагатай. За хэрвээ та бүгд санаж байгаа бол нөгөө сая цагаан сарын мэдчилгээ энтрийг хараад үзэх юм бол тэр хувцалт бол ерөөсөө л тэнд бол гадны хийж хэлэх юуч байхгүй. Тийм, бараг тэр гоё биш үү? Гоё яг ч гоё тийм. Яг өмнөх үеийн төрийн тэргүүнүүдэд бодох юм бол манай энэ ерөнхийлөгч бол нэлээд тийм Монгол хэв маяг өв боломжлолтаа бүр дэндүү гимээр нэг тийм байдаг. Тий. За энэ бас муулж байгаа юм биш, шүмжилж байгаа юм биш, бас хит магтаагүй. Ер нь бол жоохон бодит байдал нь тийм байна. Тий. За магадгүй нөгөө ихэм сонсогчдод энэ одоо амар магтлаа гэж бодох вэ. За тэгэхээр тийм байгаад байдаг. За ямар ч байсан ер нь бол ёслол хүндэтгэл протокол бас юу гэж илүү зааж өгдөг вэ гэх юм бол илүү ингэж ханддаг. За эрхэм төрийн тэргүүнээ танаа очих байгаа улс орны чинь ийм өнгийн хувцсыг бол илүү өмсөхгүй шүү. Ийм хэм маягт хувцастай өмсөөрэй, ийм хээ явуулц битээ өмсөөрэй гэж нөгөө талдаа ийм болохгүй зүйлийг нь хэлж өгдөг. Манай талд тий. Тэрнээс биш бол за та ягаан өнгийн хувцс та шар өнгийн дээл та ногоон өнгийн дээл өмсөөрэй гэж бол ингэж зааж өгдөггүй. За яг тэр бол зүгээр тохиолдлоор ер нь тэгэж таарчилсан. Яг энэ бол наацхан шүү дээ. Ер нь бол манай төрийн тэргүүн чинь энэ
хинийх хүлээдээс би санахгүй байна. Хатан хаан 2 дугаар Элизабетийн өмсдөг хувцастай яг баг адилхан шахуун хувцас өмссөн явчихсан ч кейс хийдэд гарч ирсэн. Тэгэхээр иймэрхүү юм хувцас протокол бол нөгөө нэг манай ёс хэмтлийн хэлцээс бол илүү нөгөө талынхаа ашиг сонирхол хэв маягийг анзаарч өөрийнхөө талдаа битээ тэгээрэй гэдэг зохицуулах гэж жоох үздэг тий. За баярлалаа. Бидний эхний одоо хэсэг маань Бүгдээрээ Солонгос улсын ерөнхийлөгч Ижемион за түүний гэргий Ким Хёгён нарын одоо айлчлалын талаар мэдээлэлүүд. За жаргах нарийн нэвтрүүлгийн энэ удаагийн маань зочноор олон судлаач тод хүрэлцээрсэн байгаа. За тодтойгоо бид бүхэн бас олон сонирхолтой сэдвүүдээр ярихад бэлтгэсэн. За түүний өмнө бол бид бүхэн Бүгдээрээ Солонгос улсын ерөнхийлөгчийн айлчлалын талаар ярилцлаа. За ер нь Солонгос Монгол гэхээр нөгөө 2000 оны их үеэс чинь монголчуудтай маш их Солонгост очиж ажилласан. Одоо нөгөө жинхэнэ харлан гэдэг тэр үеийн хүмүүс үзүүлж исэн. За тэгээ Солонгосоос одоо нөгөө мэдээж хэрэг тийч ээж аав нь ах дүү амьдарч байгаа хүмүүс Солонгос соёлтой, Солонгос хоол хүнс юу гэдгийг юмнуудтай танилцаж эхэлсэн үе болоо гэж бодож байна. Хэдийгээр бид нэр 90 онд дипломат харилцаа тогтоосон ч гэсэндээ 2000 оноос хойш илүү одоо ийм ахуйн хамт ажиллагаа эхэлсэн болов. Яг зөв. Тэ. Ийм байгаа даа. Манай Монгол улс Солонгос улстай чөлөөт худалдааны хэлэлцээр одоо хийх гэж байгаа. Бараг болцсон баг. Магадгүй тий яг одоо процессны ямар ч байсан нэлээ их шуум дээрээс хойш яригдсан. Ер нь бол чөлөөт худалдааны хэлэлцээр юм хийх сонирхол. За чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр хоёр тал хоорондоо татваргүй бараа явуулахыг хэлж байгаа. За манай талаас гайлын татваргүй бараа гарна. Үндсэндээ тэн дээр чинь бол барааны өртөг. Тэгээд дээрэс нь юуны нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө тээврийн зал тий shipment. Тий. Тэгээд нөгөө талд очино. За нөгөө талаасаа бас татаж явах тээврийн зардал ангууны үн мөн гэдэг юм нэмэгдэх бах. Магадгүй. За тэгээд үндсэндээ бол хоёр талын татварыг бол харилцсан ингээд боловлдог. Энэ нь бол үндсэндээ барааны үнийн өсөлтийг гаргахаас сэргийлэх аюул тун давуу тал. За тэгээд үндсэндээ юм хоёр талаас юм чөлөөт худалдааны хэлэлцээр хийх. За эхнийх. Манай Монгол улс бол одоо 7 сарын 22-нд эхлэх Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх гэдэг ийм олон худалдааны. За дээрэс нь Японтай улс чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогоо бас нэг иргэн харах 2009 оноос хойш хийсэн. За энэ дээр бас нэг иргэн харах гэдэг. Тэгээ энэ бол үндсэндээ бид нар ингээд чөлөөт худалдааны хэлэлцээр мэлэлцээр хоёр тал түншил худалдаа хийх ёстой гэл айгүй олон юм яриад байгаа ч гэсэн энд нэг асуудал заавал орхигддог ус. Бид нар юу зарах юм? Монгол зарах юм байгаа мó? Монголоос юу экспортлох юм? Монголоос юу экспортлох юм? Бид нар харин эсрэгээр баах юм худалдаж авах юм биш үү? Тэгээ явахар чинь баг хамаг баялгаа тийшээ баг тэдний хамаг баялагийг валютын тийшээ урсгаад алдчих юм биш үү гэсэн юм ярьчихсан. Тэгээ яг 2009 онд энэ үйл явдал яг боддоор биелсэн байт. Ялангуяа 2009 онд бол дэлхийн худалдааны байгууллагаас ингээд судалгаа хийгээд үзсэн чинь нийт гишүүн орнууд дотроос амьдралтай чөлөөт худалдааны хэлэлцээр огт хийж үзээгүй ганцхан улс байсан Монгол байсан. Ингээд 2008 онд энэ судалгаагаад 2009 онд Монгол бол Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн. Хоёр улсын нийт худалдааны эргэлт бол 100 сая доллар давсан. Гэхдээ 70-аас 80% нь Японд ирчихсэн. Ягаад гэвэл Японд зарах юм ихтэй. Урсгаалсан бид нар аваалсан. За тийм учраас яг ер нь бол 2 жилийн өмнөөс эхлээд чөлөөт худалдааны хэлэлцээрүүд хийгдэх энэ шуум гарч ирэхтэй зэрэгцээд ер нь манай одоо ахаал манай ерөнхийлөгч ер нь бол энэ цагаан алт гэдэг нэг хөтөлбөр хийсэн. Хийжүүлсэн. За тэгээд хүнсний хувьсгал гэдэг нэг юм бас хийж эхэлсэн. За энийг бас ихэм сонсогч санаж байгаа ох нэг юм яриад байсан тийм нэг юм хүнс хөдөө аж ахуй яан маань гэдэг нэг тийм ярьжсэн. За хоол хүнсний аюулгүй байдалтай бас нэлээд холбож ирж байгаа. Тий. Тэгээ энэ мэтэр бол үндсэндээ бид нар хэрвээ экспорт хэлэлцээрүүд хийчих юм бол бид нарт юу байна? Үндсэндээ хөдөө аж ахуйн түүхийд байна. За энэ хөдөө аж ахуйн түүхийд гэдэг нь үндсэндээ малын гаралтай бүтээгдэхүүн байна. Энд хит хитэн ангилд хуваадаг малыг нэгт мах, сүү, аршир, ноос ноолор 4 батаг. Энэ дөрвийг экспортлож болох юм байна гэж үзсэн. Гэвч энэ дотроос бол үндсэндээ ноос ноолор бол арга олчжээ. За угаадаг, самандаг, исгээд одоо нэм өртөө шингээгээд одоо цамц болгоо гаргацдаг болж байна. За арьс шир бол хамгийн том эмзэгцэг. За арьс шир бол Монгол малын арьс шир бол дэлхийн зах зээл дээр борлуулагдах тал дээр жоохон асуудалтай. За нэг тийм. За гэвч сүү. За сүү бол ярилтгүй. Сүү бол одоо Монголын ард түмний хамгийн их маргаан дагуулдаг бас сэдвүүдээ нэг. За ерөөсөө энэ сүү бол одоо хоорой холдог янз бүрээр ярьдаг учраас сүүг бол бид нар экспортлох гэж нэг үздэггүй. Угаасаа баг бид нар сүүгээ импортоор авдаг үстэй. Ер нь бол аавна. Тий. Таргийг бол маш их импортоор авдаг. Тий. За нэг тийм байгаа. За тэгэхээр дараагийнх нь бол мах байгаад байгаа. За мах бол манай Монгол улсын хувьд бол хамгийн улс төрсөн сэдв болсон.
Ялангуяа 2026 оны улс төрийн топ сэдв гэж хэлэхэд буруудахгүй. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил бодох юм бол махны үн хоньны мах, үхрийн мах хоёрыг бодвол 200-аас 250% өссөн. Тийм баг. 2.5 дахин нэмэгдсэн гэсэн махны үн огцом өссөн. За тэгэхээр хэдүүлээ би бол энэ удаагийн одоо ярилцлагын хэсэгтэр бол махыг илүү төлөхөө барьж авъя гэж одоо хүсэж. За энэ ярианы үр дүнд бол магадгүй одоо ихэм сонсогчид бити яруу дүгнэлт хийгээрэй гэж хүсье. Яг нь мах бол өөрөө яалтчгүй жоохон имзэг сэдв мөн ч гэсэн бас ихэм үзэгчд сонсогчдыг бас жоохон төвчээртэй сонсоод өгөөсэй гэж хүсэж байгаа. За манай Монгол улсыг бол яг үннийг хэлэхэд бол бид нар мах экспортлох бүрэн чадaltaй ийм маш гой дур чадвартай нөөцтэй ус. 2025 он 5 оны байдлаар манай улсын нийт малын тоо 58.1 сая гарсан. Монгол улсад нийт мах экспортлох потенциал 200 мянган тонн махыг жилд экспортлох чадвартай гэж гарсан. Гэхдээ бид нар өнгөрсөн жил 80 мянган тонн махыг экспортлсон байдаг. Энэ өнцгөөс аваад үзвэл бид нар нийт чадлынхаа 50% ч хүрээгүй. Тэгэхээр үндсэндээ яг мах гэхээр яг юуны мах юм бэ гэдэг асуултыг хэн ч асуудаггүй. Нөгөө хонь үхэр ямаа ингэж ялгалгүйгээр зөв нөгөө мах гаргасан гэхээр ингээд өөрсдөө идчихэж байгаа махыг ерөөхдөө ингээд гадагшаа зарчаад байна л гэдэг. Бүгдийг гаргаа явуулсан байна гэж ойлгоод байдаг байхгүй юу? За энэ жил бол нэг зүйл дээр хариу өгөх хэрэгтэй. Ер нь бол энэ 2026 онд сая махны үн аягүй өндөр өссөн хэд хэдэн үндэслэл байгаад байгаа. Хамгийн том одоо асуудлын суурь бол үндсэндээ мах бэлтгэл маш муу хийсэн. За нэг ийм зүйл байдаг. За үндсэндээ бол хавар өвөл мах бэлтгэх үйлдвэрүүд яг зөв чадаагүй. Мах бэлтгэх үйлдвэрүүд ажилдгүй. Хавар намар хоёр. Учир нь их юм бол хавар мал төлөлт болдог. За тийм учраас малыг нэг заазанд явуулдаг. За ингээ мал төлөлт болдог учраас үндсэндээ хавар өвөл хоёр үйлдвэрүүд ажилддаг. Энэ үед Монголд мах бэлтгэх үйлдвэрүүд одоо ингээд ажилгүй суугаад байдаг байхгүй. Ажиллах, мөнгө олох нэг арга байдаг нь мах бэлтгэл нөөцийн мах бэлтгэх стол байдаг. Нөгөө хэдэ сайхан хөлдөөцсөн том томоор нь ингээд хэрэг махны хэмжээ том байх тусам хүний одоо ажил илүү одоо human power илүү багасдаг учраас зарлага бага байдаг. Тэгсэн чинь төр нь нэг юм асуудал байдаг нь юу гэхээр нөгөө үйлдвэрүүд нь махаа ингээд нөөцийн мах бэлдээ. За төр мөнгө өгөх юм уу гэхээр төр нь өгнө гэдэг байхгүй. Бид нар энэ чинь мөнгөийг өгчээ. Та хэдийг ажилуулын өвөл ажлын байртай байлгая гэд мөнгө өгдөг. Жишээлбэл одоо энэ нөөцийн махтай холбоотой асуудлаар хотын дарга гэдэг хүний чинь бас халуун солио явчлаа. За тэгээд яг ингээд мэдээлэл нэрээ аваад үзэх юм бол бас нийслэлийн нэг мөнгө. Тэгээд засгийн газраас нэг мөнгө орж ирдэг байсан. Болж таарад байгаа сүүлийн 2 жилийн. Өмнөх жилүүч энэ оныг олцохгүйгээр. Тэгэхээр энэ он дээр болоод ирсэн чинь засгийн газраас тэтгэмж нь орж ирээгүй. Мөнгө нь орж ирэхгүй. Уус оролцохгүй гэд мэдээлсэн байсан. Тэгэхээр нөгөө нэг юм 100% гэж хэрвээ ингээд аваад үзэх юм бол 50% нийслэлээс гарсан үлдсэн 50% мөнгө нь очиагүй л гэсэн үг үстэй. Тий. Тэгэхээр энэ бол үндсэндээ үйлдвэрүүдэд бол ахиж нөөцийн мах бэлтгэхгүй энэ бол одоо баг бид нарт бол гай юм байна гэх юм төрүүлсэн байхгүй. Ингээд үйлдвэрүүд бол өнгөрсөн жил мах бэлтгэл дээр ер нь бол хийгээгүй. Ер нь бол баг жоохон хайсан. Ингээд нөгөө жил болгон Монголд болдог процесс буюу хавар болохоор махны олдоц байхгүй болж ирсэн. Ингээд Монголд махны үн өслөө. За ингээд бид нар бол үндсэндээ буруутыг хайсан. Автоматар бол хэн буруу вэ муруу вэ гэж хэлсэн шүү дээ. Ингээд энэ экспорт юм байна гэж хүмүүс шүүмжлээд ирсэн. За үндсэндээ Монгол бол 80 мянган тонныг гаргацсан байна. Та нар 80 мянга чи хэрвээ энд байсан бол би өнөөдөр хоолтой байх байсан юм ингээд эхэлж байгаа байхгүй. За мэдээч яг үндсэндээ яг үнийг хэлэхэд бол экспортыг төр хийдэггүй. Энийг бол компаниуд хийдэг. За хувийн хвшлүүд хийдэг. Бид нар махыг экспортлоход Монгол махыг тэгвэл яг ямар махыг илүү экспортлт юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. За адууны махыг бол шууд түүхийгээр нь гаргадаг. Хоньны махыг бол үхрийн махыг бол за ямааны махыг бол жоохон хагас боловсруулах байдлаар бас гаргадаг. За хамгийн экспортын боломжтой малын мах бол ямааны мах байдаг. За энэ дээр ахаад үзэгчд бол жоохон яаж магадгүй буруугаар ойлгож магадгүй. Энэ дээр бас би ахаад нэг тайлбар хэлэх хэрэгтэй. За ямааны мах бол Монголын ард түмний хүнсний өдөр тутмын хэрэглээний мах биш. За бид нар бол махыг баг голонгуу. Тий. Ер нь бол үндсэндээ баг хэрвээ хоньны мах үхрийн мах дуусчих юм бол гэдэг ч юм уу те. Зах дээр дуусчих юм бол гэдэг ч юм уу махны омсдол үүсэх үед нөгөө орлого бүтээгдэхүүн байдлаар хэрэглэдэг тохиолдол байна. За мөн дээрэс нь монголчууд ямааг үржүүлдэг шалтгаан нь нэг махыг авах гэж нэг үржүүлдэг. Ер нь бол үндсэндээ ноолуурын. За малчтын дунд нэг юм хөвчлөлтөө өгöd. Ер нь бол ингээд ямааны ноолуураа сайхан самна штэ. Нөгөө ямаан ингээ хөвшрөөд ноолуур бүр өхөө болоод ирэнгүүт за одоо энэгээр тогоо тослъё доо гэж ярьдаг. За тийм учраас бол баг маханд явуулах нь хамгийн сүүлийн хувилбар байгаа байхгүй.
За ингээд нөгөө Ямагныхаа сайхан самнаад тэгээд ноолуурыг нь аваад ингээд за тэгээ маханд явуулахаар зах дээр тэр нэг зарагдаад байдаггүй. За нэг тийм байт юм байж. Гэвч дэлхийн улс орнууд Монгол Яманы махыг авах сонирхол байна. Хэн байна гэд асуугаад үзэх юм бол энэ дэлхийн дулаалд их өртдөг Эквадорын бүсд байдаг халуун орны иргэд Яманы махыг хийддэг болж таарч байгаа. Тэр нь энэ Араби орнууд. За Сауди Араб, Катар, Кувейт, Иран, за бүр ясэрүүл доошоо өмнөд Аз руу орж ирнэ. Вьетнам, Таиланд энэ төр орж ирнэ. За Малай, Сингапур энэ төр бол жоохон халаал мах иддэг. За тийм учраас бол үндсэндээ бид нарт энэ орнуудыг зах зээлийнхаа гол таргет болгоод одоо гол зах зээл болгоод ийшээгийн хэмжээний Яманы мах экспортлоод байх юм бол боломжтой юм байна гэж харж эхэлсэн байхгүй юу. За энэ хүрээнд бол одоо манай Монголд үйл ажиллагаа явуулдаг 70-аад гарц хөгжбөө орнуудын олон улсын судалгааны төгснийг судалгаа хийжсэн. Би судалгааны багт байсан. За тэгэхээр яг нөгөө судлаач хүний хувьд өөрийнхөө хийсэн судалгааны ажлыг бас ард олон нийтэд таниулах, сурталчлах үүрэг байдаг учраас энэ үргийнхээ хүрээнд та бүгдэд төсөл тавьсан. За тэгэхээр яг энд үндсэндээ ямар үйл ажиллагаа явж ирсэн бэ гэхээр манай Монгол улсын ерөнхийлөгч Вьетнамтай 2010 оны үеэс эхлээд тэгэхээр чи олон ерөнхийлөгчийн үед за баг хэний үед юм эхлэх юм уу да? Элбэгдэрч үеэс баг ярих гэдэг чинь ерөнхийлөгчийн сонгуул болоод тэг элбэгдэрч ерөнхийлөгч. Вьетнамд мах экспортлё гэдэг санааг анх ярьжсэн. Тэгээд энэ нь баг 10-аад жил гацсан. За тэгээ сая явж эхэлсэн. Кувейт руу. Энэ оноос санагдчихээн шүү баг Вьетнам. 25 оноос явсан баг тийм. За Катар Кувейт руу бас мах экспортлсон. За ингээд үндсэндээ Кувейт бол өөрөө нөгөө исламын шашинтай ор учраас маш их халаал мах иддэг. Халаал мах гэдэг бол үндсэндээ ингээд нөгөө цусыг ингээд шүүгээд гаргаад бэлддэг мах. Тийм учраас халаал махыг чанах үед нэтэг гарддаг ийм онцлогтой. За ингээд манай Монгол улс чинь халаал мах гаргая гэсэн чинь бид нарт халаал сертификат байдгүй. За ингээд бид нар үндсэндээ Казахстанаас юм уу хажууд байгаа исламын орнуудаас, исламын шинтэй орнуудаас халаал сертификатыг авах ажлыг эхлүүлээд энийг бол амжилттай хийсэн. Одоо манай Монгол улс стандарт хэмжилсэн газар халаал сертификат өгдөг болсон. Маш том агц. За ингээд халаал сертификат авдаг болоод ингээд бэлдээ гэсэн чинь халаал сертификатыг өгөхийн тулд халаал шинжээчд байх хэрэгтэй болдог. Шинжээчд нь Монголд 3 хүн байдаг. Тавьдаг шаардлага нь юу гэх юм бол дэлхийн одоо хасап стандартаар бол халаал шинжээч бол өөрөө нэг исламын шашинтай байх, исламын сургууль, шашны сургууль дүүрсэн байх. Тэгээд бас ямар юу лээ нэг юм их хэцүү 3 шалгуур тавьдээ. Энд нь манай Монголоос 3 хүн тэнцсэн байдаг байхгүй. 3 сая 500-аас шүү. За энэ 3 хүн маань бол ингээд одоо стандарт хэмжилсэн газар ингээд халаал сертификатуудыг байгууллагуудад өгдөг, тэрийг хяндаг. За болж байна. Ингээд Монголд бол хэд хэдэн компаниуд халаал сертификатыг авч чадсан. За ингээд бид нар Катар руу, Кувейт руу мах явууллаа. За явуулсан. Үндсэндээ Кувейтууд ямар шаардлага тавьсан бэ гэхээр халаал мах аавна. Гэхдээ тэр нь сервисэн мах байх хэвээр. Үндсэндээ чи яас үг гэхээр нядалгаанд оруулаад шууд цусын шүүгээд нойтон чигээр нь явуулж байгаа байхгүй. 72 цагийн дотор очисон байх хэвээр. За 72 цагийн дараа махмууд нь сервисэн мах шүү бүр тэр нь явж явж. За ингээд үндсэндээ нөгөө мал эмнэлгийн байгууллага маань ингээд эхэлж байгаа байхгүй. Манай Монгол улсад дараагийн толомцсон асуудал бол мал эмнэлгийн магадлалыг тэмдэглэсэн лаборатори хөдөө нутагт байдаггүй. Ингээд нөгөө махныхаа дээжийг аваад Улаанбаатар хот руу явуулна. За ингээд хугацаа 72 цаг нь яваалаа шүү дээ. Ингээд азарч гэх юм уу болгоод ч гэх юм уу амжаад 2024 билүү 25 онд Кувейт руу 8 тонн мах явлаа. За би 8 гэж магадгүй андуурч магадгүй. За ингээд мах маань очоод Кувейтэд байгаа Карифур гэдэг дэлгүүр дээр одоо зарагдсан байдаг. 2 хоногийн дотор дууссан. За бүр өшөө их нэмж хайсан. Монгол мах юм Яманы мах авъя энэ төр нэлээд ирсэн гэж. За үүний дараа монголчууд бас нөгөө халаал хасап стандарттай байсан. За дараа нь бид нар Яманы махыг Вьетнам руу гаргаж үзсэн. Асуудал тулгарсан. Ерөөсөө логистик асуудал. Тэд бүтц бүрстэй үнэхээр хүнд асуудал ч таарсан. Ягаад гэх юм бол нэг манай Монгол улсаас Вьетнам руу мах гаргахтаа бид нар ингэж гаргадаг байсан юм байна. Ингээд Улаанбаатар 50 цаа бэлдээд, за магадгүй А1 аймаг дээр бэлдээд, тэр нь цаашаагаа яваад Алтан булгийн бомбон дээр очиод үндсэндээ Орос руу явж байгаа шүү. Алтан булгаасаа гараад Ирхүүгээр дамжаад Чита яваад Хабаровск яваад, за тэгээд Владивосток гэдэг бомбон дээр очиж баг хятадыг дээгүүр нь даваад очиж байгаа байхгүй. Владивостокоос онгоцсон суугаад тэгээд дараа нь Дорнт хятадын тэнгисээр гараад ингээд явсаар байгаад Вьетнамын Ханой бомб дээр очиж байгаа. Хөө яа чи яасан. 45 хоног зарцуулж байгаа. Хөлдөөцсөн баг шүү. Энэ ямар асуудлыг дагуулсан бэ гэхээр нөгөө бизнес эрхлэгч байгууллагуудын хувьд бараа нь
Хөдөлთა авах талынхаа гар дээр ирсний дараа нөгөөд нь мөнгөө шилжүүлдэг. Ингээд нөгөө бизнес эрхлэгч байгаа байгууллага маань махаа явуулаад 45 хоног хүлээж байгаа. Мөнгө бас чараагаас хүлээж шүү. За чи нөгөө байгууллагын үйл ажиллагаанд асуудал орох гэж байгаа шүү. За ингээд нөгөөх маань ингээд очиод Вьетнам дээр очингууд маш өндөр үнэлгээ авсан. Вьетнамын Three Brothers Vietnam гэдэг компани Монгол махыг хүлээж аваад 3 янзаар гаргаж байгаа. Утсан байдлаар, тушонк байдлаар ингээд нэг нь юу байлаа да гаргаад ингээд махаа ингээд гарах үед Монгол Ямааны махыг гадаад улс орнуудад катеринг салбар буюу Вьетнамын өндөр зэрэглэлийн зочид буудлын хоолны рестораны тансаг хоолны мах болж орж ирж байгаа байхгүй. Учир нь их юм бол Вьетнамын ард түмний баг дийлэнх нь ер нь дахиад иддэг хүмүүс. Тийм баг. За тэгээд гахаа ихэд нь 2% нь хонь ямаа иддэг. Энэ 2% бол Монголын хүн амаа баг 2 дахин их. За маш их хүн байгаа тэнд чинь. За ингээд аваад үзэх юм бол манай эдийн засгийн хөвчсөн боломжтой маш их худалдаа авах хэрэгцээтэй байгаа байхгүй Вьетнамчууд. За тэгээд дээрэс нь хэрвээ бид нар ингээд халаал стандартаар ингээд гаргах юм бол дараа нь бид нарт Индонез, Малайз зэрэг орнууд бэлэн байгаад байгаа. Тэд нар бол бас авах сонирхол байгаа. За мөн дээрэс нь манай Монгол улс бол ингээд сүүлийн 2 жилийн хугацаанд бол нэлээд хэд хэдэн орнууд руу ингээд мах гаргаад үзэхээр худалдаа авагч талын хүсэл сонирхол бол их өндөр байгаа. Маш дуртай байна Монгол малын махт. Нэг давуу тал байна. Тэр нь grass feed буюу тэжээлээс бэлтгэгдсэн. За сул тал байна. Монгол мал өөрөө экспортын зорилгоор үржүүлэгддэггүй. Зүгээр нэг малчин айл ингээд нэг юм хідэн малтай. Тэгээд нэг ингээд баг хаалгаараа ингээд харж байна уу нөгөө тийм нөгөө эдрийн комеди дээр гардаг шүү дээ. Нөгөө танаа ингээд мал хаана байгаа юм бэ гэдэггүй нэг тэр хаваад явж байгаа гэдэг шиг. Тэгээд нөгөө байгалийн дур зоргыг хэлтүүлэхээр үржүүлэгддэг учраас Монгол малын ер нь бол үйлдвэрийн ийм тавлаг байдал, онцлог байдал нь ер нь нэлээд алдагдсан. Хуучин социализмын үед гэдээ ярьчихаар хүмүүс жоохон шүмжилж магадгүй. Гэтэл социализмын үед бол нөгөө мал аж ахуйн ийм газартай байсан учраас ер нь бол малыг их сайн үржүүлдэг байсан. Одоо болохоор ингээд мал нядалгааны газар очиод ингээд малыг ингээд аваад үзэхээр хондлоог нь бариад үзэхээр нарийн ноостч юм шиг. Тэгсэн мөртлөө ингээд одоо энэ хүзүүг нь бариад үзэхээр бүдүүртэр ноостч юм шиг бүр ингээд тийм замбраагүй үржснээс болоод ямар үйлдвэрийнх нь баг мэдгэдэг боллоо ингээд болсон. Тэгээд дээрэс нь Монгол мал бол өөрөө юм давжаа байдаг учраас амьдын жин нь багтай. Дагаад мах гарцсан. Инхээр нэг малаас болох орлого багтай. Тийм учраас ер нь бол үндсэндээ бид нар нөгөө нэг малд аливаа зүйл дээр монголчууд бол тоонд их ач холбогдол өгдөг. Харин тийм. Мянгат малчин гэдэг нь тоонд өгж байгаа шагнал уу эсвэл чанарт өгж байгаа шагнал уу гэдэг асуулт тавьсан. Ингээд аваад үзэхээр Монголд бол 58.1 сая толгой малтай боловч чанарын хувьд хэр байна гэдэг асуулт тавигдахгүй. За ингээд бол үндсэндээ бид нар бол нэгд малын чанар муу юм байна. Хоёрт Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас тавьсан 6 өвчний 5 нь Монголд байдаг. Малын гаралтай өвчин, шүлхий, мялзан, хоньны цэцэг, тэгээд нэг 2 өвчин. Ингээд үндсэндээ 5 өвчин Монголд байдаг учраас манай Монгол мал бол өөрөө хэдий мундагч гэсэн ийм өвчин ихтэй байгаад байдаг. Энэ бол үндсэндээ малчны буруу ч юм уу мал мяда биш. Ягаад гэх юм бол бид нар нөгөө бэлчээрээр үржүүлдэг учраас Монгол мал өөрөө зэрлэг амтантай бэлчээр хуваадаг. Энэ тохиолдолд зэрлэг амтнаас өвчин халдаж авдаг ч юм уу. Иймэрхүү эрсдүүд байгаад байдаг учраас үндсэндээ Монгол бол жоох өвчний асуудал ихтэй. За ингээд үндсэндээ хөдөө аж ахуйн сургууль дээр 2 жилийн өмнө гэж би санаж байна. Нэг туршилт хийсэн байт. Нэг юм сумыг аваад багийг аваад тэгээ яг юм юун дээр нь ингээд нөгөө бэлчээрийн газрыг ингээд хашаалаад бэлдээд. За тэгээ Монгол малыг бол ингээд тэнд үржүүлэхийн тулд за ингээд нөгөө тохирчлоо шүү дээ. За зөвхөн танаа мал энэ талбай дотор л ингээд бэлчээ шүүгээд. Тэгээд бэлчээр одоо мэрэгжилт профессорууд ирээд тэр бэлчээр дээр ингээд үнэлгээ хийж үзээд за энэ малыг ингээд амжилттай гоё юм хурдан өсгөхөд энэ бэлчээр дээр ийм төрлийн тэжээлүүд байхгүй байна гэж үзээд тэр тэжээлийг нь зориудаар бэлдээд өдөрт 1400 төгрөгөөр ийм тэжээл малд ингээд гаднаас өгдөг байсан байхгүй нэмэлтээр. За ингээд 3 сарын дараа шүтлэн маань үндсэндээ амьдын жин нь 300 кг татсан байдаг. Махны гарц бол маш их болсон. Тэгээд дээрэс нь арсыг нь аваад үзэхээр их нэмгэн тэгтээ коллагены агуулмж асар өндөр. Ийм арсыг зөвхөн хайрмс авдаг. Louis Vuitton авдаг. Тэгэхээр бид нар яг тэр туршилтаар бол үндсэндээ дэлхийн хамгийн том худалдаа авагч металлын ийм агуу тийм мундаг ийм брендинг өндөр асар өндөр критерий тавьдаг ийм брендинг хүсдэг төв хийцэн 3 сарын дотор хийсэн. Тэгээд дээрэс нь тэндээс гарч ирж байгаа тэр 2 настай шүтлэнгүүд чинь амьдын жин 300 кг татж байгаа. Монгол бух яг хамгийн том жин дээр дээтэл 800 ирдэг. Тэгэхээр тэр чинь 3 сарын дотор 300 татж байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ ингээд аваад үзэхээр бид нарт бол ингээд бэлчээр ингээд туршаад үзэхээр боломж амар их байсан. Амар их байсан. Тэгтээ энэ болгоно ашигладаг байж таарсан.
За ингээд эндээс юу харагдж байгаа вэ гэх юм бол бас биднэрт нөгөө grass feed буюу бэлчээр бин гэдэг нь өөрөө хэдий гоё ч гэсэн нөгөө талаас өвчин их дагуулдаг. Тэгээд хэрэгцээтэй шимтгийчэд нь бүр өгдөггүй юм байна гэдэг нүүлдэг гэж байгаа. За ийм асуудал байна. За ийм их асуудал. За тэгээд дээрэс нь хамгийн сонирхолтой асуудал нь юу вэ гэхээр Кувейтийн талтай манай Кувейтэд сууж байгаа элчин сайд Монголын мах экспортлагч компаниудыг цуглуулж байгаа уулзалт хийсэн байдаг. Тэгээ хоорондоо энэ чинь уулзалт хийсэн өмнө ярьж байгаа байхгүй. За манайхаа хэдүүлээ 1 кг нь $25 дээр тохирно шүү. За одоо бол Facebook-ээр маргаан 1 кг нь 13,000 байна гэж хэрүүлээд байгаа шүү дээ. Гадагшаа гарч байгаа. Тийм, мах чи амар хямдхан байна гэдэг чинь $25 тохирч байгаа байхгүй. Асар өндөр нь шүү дээ. Тийм шүү дээ. $25 тохироод за ингээ хэдүүлээ 25-аас буулахгүй шүү гэд хэлцээр хийчихсэн. За маш амжилттай болсон. Маш амжилттай болсон. Тэгсэн чинь Монголын нэг компани Кувейтийн талтай тусгаарлаж уулзахдаа бид нар 20 өгье. 20 өгч. Та нар эдэртэ битээс надтай харьцсан. Тэгсэн чинь өөр нэг компани орж ирсэн. Бид нар 17-оор өгье. Та нар эдэртэ битээ харьцсан. Бид нарт л харьцаж байгаа. Бинийгаа амар их хорсон байдаг юм. Ингээд Монгол малын махны экспортын үн цэнийг Монгол компани өөрсдөө унгасан. Тэгээ ер нь бол үндсэндээ та бид нар угаасаа ойлгомжтой хамгийн баг нь хэлж байгаатай л харьцаж шүү дээ. Ашгаа бодно шүү дээ. Бизнес аль нь вин байх хэрэгтэй. Ингээд Монголын ард түмэн болдгоо үндсэндээ бизнесүүд байгууллагууд маань их ашиг нэг тавьсан байна. Сая 3 асуудал дурдсан ингээд өргөдөх асуудал. Тэгээд хамгийн том 5 дахь шийдэгдэх боломжгүй нэг хүчин зүйл бол тээвэр логистик. Дэндүү том газар нутаг. Дэндүү том. Бид нар бол том газар нутаг гэхээр ингээд вааста Монгол амар гой газар нутагтай гэдчихсэн. Хит том байдал нь өөрөө тээвэр логистикийн лай болж эхэлж байгаа. Хитрхи том лай болж эхэлж байгаа. Тэгээд дээрэс нөгөө бид нар ч тархаж хэлждэг учраас нэг чэнж очоод нэг малчнаас мал авахын тулд өчнөө олон километр явна. Тэр чинь замгүй газар явна шүү дээ. Шороор л явна шүү дээ. Уул даваал тэгэл тэр чинь хад тасаад авч чаад очиж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө малаа аваад дараа дахиад бас хэдэн 10 20 30 40 км хад тасаад авч очиж байгаа учраас логистик асуудал айгүй хэцүү. Тэгэхээр энэ том давагдчихгүй 5 хүчин зүйлээс болоод Монгол мах дэлхийн зах зээлийн брэнд болох ёстой чадаагүй. Одоо ингэ боломж байна уу? Байна. Бид нар асуудлаа олж харсан байна гэдэг чинь одоо шийдэл гэсэн үг. Тийм учраас ер нь бол үндсэндээ эндээс яг ямар мессежийг өгөхийг хүссэн бэ гэхээр бид нар бол үндсэндээ юу юм байна? Бие биенийгаа маш их өрсөлдөгч нар гэж харддаг юм байна. Бизнес эрхлэгч нар ч тэр ард түмэнч тэр ер нь бол монгол хүнийг болж байгаа өрсөлдөгч байх. Ер нь бол энэний доор орохгүй гэж хэлдэг шүү дээ. Хамтарч амьдрах сураагүй зүйл нэг гэж харж ирсэн. Яг зөв нөгөө тархаж бэлчээр тархдаг учраас монголчуудад нэг сэтгэлгээний онцлог байдаг. Үндсэндээ бол аливаа асуудлыг шийдэхээс илүүтэйгээр зүгээр хайцсан нэл амар байдаг. Тийм. Энэ бол маш олон энэ ч нөр за энийг бол тайлбарлал бас нэлээд тайлбарлах гэдэг. Тийм учраас бол үндсэндээ бид нар одоо ер нь юу яах хэрэгтэй юм байна? Бид нар хамтрах хэрэгтэй юм байна. Бид нар нэг баг байх хэрэгтэй юм байна. 3 сая 600 баг болох хэрэгтэй юм байна. Тэгээ яг ингээд экспорт хийхэд гадны талын худалдаа авагч нар маш их байгаа. Тэгээ бид нар ийм тээвэр логистикийн асуудал байна маа гэдэг хэлэхээр Мят бол ингээд махаа гаргая онгоцоо өгөөч гэхээр Мят бол ер нь одоо юутай өөрийнхөө нөөцөндөө бол ачааны онгоцтой гэхдээ тэрийг өгдөггүй. Яагаад гэдэг мэдэхгүй. Бас л нэг ашиг сонирхол байх хэрэгтэй. Тэнгүүт Вьетнамын талаас Винчэн аэропорт онгоцоо хийсэн байхгүй. Бид нар онгоцоо явуулъя. Та зүгээр махаач гэсэн. Тэгсэн чинь онгоц нь наашаага хоос ирж болохгүй. Тэндээс заавал юм экспортлох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө үнэн нэмэгдчихнэ. Зарах юм байдаг. Тэгсэн чинь Вьетнамаас маш их хэмжээний эм худалдаж аваад ачиж болох юм байна гэсэн чинь Монголын эмийн хяналт тэрэн зөвшөөрөхгүй. За энэ Вьетнамаас одоо юу авчрах вэ гэд тэр ингээ гацсан. Тэрний дараа Kuwait Airways бид нар онгоцоо гаргая. Та зүгээр махаа ачиж. Тэгээ нөгөө бас юу хийж өгөө мэдэхгүй. Юу ачиж явуулахаа мэдэхгүй. Нөгөө талаас худалдаж авах юм байхгүй. Тэгээд үндсэндээ нэг шийдэл төр буусан байдیں۔ Тэгээ энэ одоо яг хальт ярьчих. Үндсэндээ бол одоо Kuwait сууж байгаа элчин сайд бол 2 орны хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлье. Нөгөө талаас онгоц нь хоос зэвлэхгүй 4 хүн ачуулаад нааш явуулчих. Аялал жуулчлал. Тэ одоо нөгөө юуны онгоц гэсэн үг. Хүн одоо тээврийн онгоц. Тэ хүн тээврийн онгоц. Чин доороо ингээд доор нь мах ачаад дээр нь хүн суулгаа явуулах гэдэг байгаа байхгүй. Тэ. Аялал жуулчлал бас давхар хөгч юм уу? Тэгээд Кувейт бол бид нартай аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой орн гэж байгаа байхгүй. Учир нь хэм бол Кувейтэд яг эд халуун зун хөрсөн дээр нэмэх 55 градус болдог. Тийм учраас Кувейт иргэд бол яг халуун зунаар бол улс их орноос гар авчдаг. Дандаа нөгөө цагаачд дөрөвчд үлддэг байхгүй тэнд. Тэг ажиллаад үлддэг. Тэгтэл нэг Кувейт баян хүн 4 5 их нартай.
4-5 ихнэрээс төрсэн 10-20 хүүхэдтэй. Нэг гэр бүл гэхэд л 10-20 хүүхдийг халамжилдаг 20-30 зарцтай. Инхээр нэг айл гэдэг бол бүтэн нэг аяллаа групп байгаа байхгүй. Тэгээд энэ урсгалыг Монголоор татаж болох юм байна. Энэ хүмүүст наадамаа үзүүлээ, морин харваагаа үзүүлээ, морио үзүүлээ, харваагаа үзүүлээ, бөхөө хадуулъя. Энэ хүмүүсийг соёлоороо татан дагуулъя. Ингэж чадах юм бол Кувейт руу бид нислэгтэй болж чадна. Энэ хооронд маха ачаас ирүүлсэн маха. Хэдийг л бол хэдийг ачаал явуул энэ төр. Уул нэг боломжуудыг бол ингээд олж хараад тэгээ яг энийг бид нар одоо үндсэндээ асуудлыг бол ингэж харж байгаа. Тэгэхээр юуны төрөнд бол гаднаас асуудлынхаас илүүтэйгээр бид нар дотооддоо чамбарах хэрэгтэй юм байна. Дотооддоо байгаа асуудлаа шийдэх хэрэгтэй юм байна. Энэ малын чанар эрүүл ах уу, энэ олон тээвэр логистик энэ бол асуудлуудаа шийдэх хэрэгтэй юм байна. Хамгийн чухал нь бид нар баг болох хэрэгтэй юм байна. 3 сая 600 бид нар хамтдаа урагшлах хэрэгтэй юм байна. Бид нар бол улсыг хөгжүүлэх төрийн үүрэг гэж харж байгаа ч гэсэн эцсийн дүндээ баг ард түмний оролцоо яг дутаад байгаа юм шиг. Тийм учраас ард түмэн хамтарч ажиллах хэрэгтэй юм шиг харагдаад эхэлж байгаа. Тийм учраас бас энийг сонсож байгаа ихэм сонсогчдод бас хандаж хэлгээд өнөөдөр бас их улс орны хөгжүүлч гэсэн тантай хамаатай учраас бид нар бас дор бүрний хичээцгээе гэдэг ийм зүйлийг бас хэлхийг хүсэж байна. Зүйлийг бас ингэж байгаа юм. За ер нь бол яг тод бас өөрийнхөө судалгааны ажлыг ярьж байгаа гэдэг бол энэ нөгөө нэг барьцтай зүйл л дээ тий одоо нөгөө сэтгэл хөдлөлч юм уу одоо бид нөгөө энэ болох гээд болохгүй байх гэдэг зүйлийг хий хоосноор яриаггүй гэдгийг бас энэ ташрамд хэлэхэд зүйтэй болоо гэж бодож байна. Өөрөө бол одоо сайн иргэний үүргийг гүйцэтгэж ингэж харж байна. Тэгээ судалгаа маань бол нөгөө LLDC гэдэг Facebook пэйж дээр бэлэн байгаа. Тэгэхээр хэрвээ ирхэн бас уншиж сонирхоод ингэж үзэх юм бол тэн дээр бас ингэ бэлэн байгаа. Сурч байгаа тий. За бидэнтэй хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Жаргал нарны нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүргэлээ. Бидний энэ удаагийн маань зочноор олон судлаач, за түрүүн бас биохимч гэсэн одоо биотехнологич гэсэн маш олон авьяастай юм биотехнологич Тодман нэвтрүүлэг авч хүрэлцээрлээ. Баярлалаа. За баярлалаа. Бидэнтэй хамтдаа байгаа сонсогчдаа баярлалаа. Маргааш ирэх уулзлаа. Баяртай.